бүгдээрэнд нарамд өргөө. Өнөөдөр бас Арчил намын хувьд бол түүхэн 1990 оны хувьсгалын бас чухал үйл явдлын өдрүүдийн нэг бид нар 4-р сарын 7-8-ыг Арчил намын баярын өдөр болгож тэмдэглэдэг. Тэгээд юуны өмнө та бүхэнд бас Арчил намын баярын мэндийг төшөөлье. Мэдээж хэрэг Арчил намын дотоод сонгуул сая явж өнгөрсөн. Тэндээ сонгогдсон үндэсний бодлогоор нэг шүү дараагийн 4 жил, 8 жил улс төрийн үйл явцад хэрхэн оролцох, ямар төлөвлөгөө баримталж ажиллах, ямар үр дүнд хүрэх гэдэг олон төсөөлөл байгаа бох бидний дунд хүн болгонд л байгаа бох. Тэгээд энд бид нар яагаад бид нар ер нь энд цуглах болсон бэ? Яагаад энэ урилга задлага энэ хүмүүст хүрсэн бэ? Тэгээд бид нар өөрсдөө яг хин юм бэ? Тэгээд бид нар юунд зорж байгаа юм бэ гэсэн 3 асуудал бол бидний өнөөдөр одоо маргааш намыг хурлуулах гэж байна. Тэгээд энэний өмнө цуглаж ярилцах ёстой чухал асуудлуудын нэг гэж үзсэн учраас та бүхэнд бас энэ урилга заалгыг хүргэсэн. Би зүгээр өөрийнхөө өнгөрсөн хугацааны улс төрийн амьдралын туршлага, тэгээд туулж өнгөрүүлсэн зам, тэгээд өөрийнхөө өмнө тавьж байсан улс төрийн хүсэл тэмүүлэл тэр ямыг хараад бол эргэлцсэн, тэнэгэлцсэн, заримдаа сэтгэж шулуутсан, зориг гаргасан олон янз бүрийн алхмуудыг бол хийж исэн. Тэдний зарим нь амжилтанд хүрсэн, зарим нь амжилтанд хүрээгүй, зарим нь миний буруу төсөөлөл байсан, зарим нь бол одоо ч гэсэндээ миний хүслээр мэлцэл хэвээрээ байж байгаа. Тэгээд би энэ та бүхний өмнө сонгогдсон, шинээр сонгогдсон үндэсний бодлогоор нэг гишүүд, за зарим нь бол үндэсний бодлогоор нэг гишүүн болж амжаагүй ч бас хүмүүс байгаа бидний донд. Тэгэхээр би эхлээд юуны өмнө бид нар юу хийм бэ гэдэг асуултанд товчхон хариулах гэдэг үү. Монгол улс бол олон судлаачдын хэлж байгаагаар далайд гарцгүй хоёр аврах том авторитар дэглэмтэй улс орны дунд хавчигдсан дэлхийн ардчлалын хүндийн төвөөс хамгийн алс байгаа орнуудын нэг тооцогддог. Олон судлаач нар бол энийг хэлдэг. Монгол улс ардчилсан байгаа нь гайхамшигтай үйл явц гэж бас нэг талаасаа хэлдэг. Нөгөө талдаа болохоор бид нар бол өнгөрсөн 36 жилийн туршид бол ардчлалыг бол амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Энэ ардчлалыг ардчилсан хөдөлгөөн өрнөхөөс эхлээд өнөөдрийг хүртэл Монгол улс ардчилсан байгаа. Энэ одоо байгаа байдал нь Монгол улс ардчилсан байх зайлшгүй шалтгаан байна гэдэг тэрийг бол байнга нотолж яадаг юм шиг санагддаг надад. Яг гэвэл Монгол улсын бие даасан байдал, тусгаар тогтнол гэдгийг хамгийн том нэг тулгцыг нь бол ардчилсан тогтолцоо. Яг дэлхийн хүндийн ардчлалын хүндийн төвүүдээс, эрх чөлөөний хүндийн төвүүдээс ийм аслагдмал, ийм хязгаарлалт авторитар дэглэмүүдийн дунд байгаа мөртлөө ардчилсан байгаа нэг шалтгаан бол Монгол улс ардчилсан бэжэд бие даасан байгаа юм гэж бараг хариулж болохоор ийм төр харагддаг. Тэгээд бид нар би бол ардчилсан хувьсгал болж өгөхөд жоохон өсвөр насны хүүхдээсэн ойлгоогүй юу болж өнгөрснийг ойлгоогүй. Гэхдээ нэг зүйл бол бидний зүрх сэтгэлд бол үргэлж байдаг. Бид нар бол жинхэнэ хүний амьдралаар амьдарч байгаа хүмүүс юм байна гэсэн итгэл үнэмшилтэнд байнга төрдөг. Яг гэвэл Монгол улсад амьдарч байгаа бид нар энэ ардчилсан тогтолцоо байгаа учраас бид нар гадны ч занал хийлэлгүй, төрийн ч занал хийлэлгүй, төрийн дарамтгүйгээр хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр өөрийнхөө амьдралыг цогцлох энэ боломжтой энэ цаг хугацаанд ийм орон зайг бас бид нар энэ ардчилсан тогтолцоод бий болгоцсон байна. Тэгэхээр энийг бол би бүр эртний нэг одоо номноос уншсан юм таарцуулж хэлээ л да. Бог зонхоо бол энэ хүмүүн заяа гэдэг чинь хоёр юмнаас бүрддэг юм байна гэж хэлж байгаа шүү дээ. Тэр чөлөөтэй байна гэдэг нэг маш чухал юм байна. Энэ бол одоо мал адгууснаас ялгаатай нь хүмүүн заяа гэдэг чинь үргэлж одоо хоол хайж явдаг амтан биш байна. Нөгөө талдаа зовлон шаналлаас ангид байгаа энэ чөлөө гэдэг чинь бол хүмүүн заяаны нэг маш чухал хэсэг юм байна гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар бол яг тэр хүмүүн заяаныхаа эзэн байх тэр энэ орон зайд бол бид нар амьдарч байгаа. Монгол гэдэг орн бол эрх чөлөөд ардчилсан Монгол гэдэг бол яг тэр бидний амьдралын утга учирыг хамгаалж байгаа тэр ардчилсан тогтолцоонд бид нар амьдарч байгаа гэж бодож байна.
Цаг хугацааны талаас нь харахаар бид нэр гайхамшигтай цаг үед амьдарч байгаа хүмүүс. Намайг хүүхэд байхад сумын сургууль галт хүлээд дотроо галт хүлээд модон 100 мод түлээд тэгээд баг сургуульд хичээл ордог байснаас эхлээд өнөөдөр хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан дөнгөж сая бас энэ орчин үеийн технологийн гайхамшигаар одоо л хамгийн сүүлчийн хиймэл оюун ухааны дата центрийг сансарт нисгчээ. Гэхдээ цахилгаан станцтай хамт нисгчээ. Тэгээд бид нар оюун санаагаа сансарт ажилуулж гих хүртлээ технологийн өсрэлтийн дунд амьдарч байгаа. Бид нар бол гайхамшигтай цаг хугацаанд амьдарч байгаа. Магадгүй хүний нас 20 жилээр 30 жилээр 50 жилээр бид нарыг амьд байх хугацаанд дахиад уртсах байх. Бид нар бол гайхамшигтай цаг хугацаанд амьдарч байгаа нэг талаасаа. Дэлхийн улс орнууд хэзээгээр одоо дэлхийн дэг журам өөрчлөгдөж байна. Бүс нутгуудын дайн байлдаан болж байгаа ч гэсэндээ хэзээгээр өнгөрсөн 50 60 жилийн хугацаанд бий болсон тэр глобал нийлүүлэлтийн сүлжээ бидний ойлгодог даяарчлал гэж ойлгож ирсэн үйл явц удаашарч байгаа сармагдж байгаа ч гэлээ гэсэн хүн төрөлхтний мэдлэгийн цар хүрээ мэдлэгийн тэр гүнзгий байгаа байдал бол маш их хүртээмжтэй болсон хүн болгон суралцах болцоод бас гайхамшигтай цаг хугацаанд амьдарч байгаа юм байна. Дахиад ч гэсэндээ энэ үйл явц эрчимжин гэж бол би итгэдэг. Улс орнууд эдийн засгийн хувьд илүү харилцан хамааралтай болсон. Тэр нь дахиад бий болно. Яг гэвэл энэ олон улсын худалдаа хөрөнгө оруулалт эдийн засгийн хамтын ажиллагаа гэдэг бол тэг нийлбэртэй тоглоом биш. Энэ бол бүгдээрээ хожиж болдог эдийн засгийн үр ашиг суурилсан аврах том тогтолцоо, дэлхийн нийтийг хийрсэн тогтолцоо. Энэ бол хүн төрөлхтний цаашаа явах замлах гэж төсөөлж байна. Би бол хизээгээр удаашарч саармагчж байгаа юм байгаа. Янз бүрийн эдрээ гарч байгаа ч гэсэндээ цаашаа явах байх. Нөгөө талаас нь бид нар Монгол улстай тэгвэл бид нар ямар цаг хугацаанд амьдарч байгаа юм бэ гэхээр маш сонирхолтой. Бас л нэг сонирхолтой цаг хугацаанд амьдарч байгаа. Тэр бол хөдөөгөөс хот руу шилжиж байгаа их нүүдлийн дунд амьдарч байгаа. Бид нар Монгол улсын хүн ам төвлөрч байна, хотын хүмүүс болж байна. Тэндээс олж авч байгаа ч юм байгаа. Эдийн засгийн агуулгаараа бол маш их юм байгаа. Орхигдоод гэгдэж байгаа ч юм байгаа. Бид нар соёл, үнд зүйл, уламжлал, ер нь Монголын язгуур тэр жинхэнэ Монгол гэдэг юм чи юу юм бэ гэдэг юм ч гэсэндээ орхигдоод явж байгаа. Сүүлийн 10 жилд бол бид нар цогсон байдалд байна. Монгол улс хөгжил дэвшлийнхаа агуулгаар авч үзэх юм бол цогсон байдалд орсон. Эдийн засаг хүртээмжийг харах юм бол тиймч хүртээмжтэй эдийн засаг биш байна. Тиймч их оролцоотой эдийн засаг биш байна. Улс төрийн хүрээнд гарч ирж байгаа зорилтууд, улс төрчдийн амнаас гарч ирж байгаа үг хэллэг бол юмыг хувагаад өгчээ гэдэг хандлагатай байна. Хинийхэн ч өмч биш яг үндэ бол хин ч хувьдаа өмжилж авдаггүй асар том эрдэс баялагын уурхаанууд байна. Тэрийг ирээдүйн цаг дээр Монголын ард түмэнд харуулж байгаа энэ та нарих гэж байгаа тэр хувааж өгч байгаа хүн бий байгаамаа гэж байгаа улс төрийн өрсөлдөд явдаг болж байна. Тэр төрийн нэрийн өмнөөс тэр ордыг хэн эзэн болох вэ гэдэг уралдаан бол улс төрд маш эрчимтэй өрнөж байна. Тэгэд энэ магадгүй бидний өнөөдрийн улс төрийн ажил хийгээд явж байхад энэ замналд бид нэр эргэж харах хэрэгтэй. Бид нар юу хэн юм бэ гэдгийг дахиж нэг тодорхойлох хэрэгтэй болсон юм шиг санагдаж байна. Энэ бол бидний одоо та бүхэн бид нар бүгдээрээ бас хоорондоо санал солилцоод ярилцаад энэ цугласан хамгийн гол шалтгаан байна. Цаашаа бид нар юу хийх вэ? Мэдээж хэрэг маш том хөгжлийн зорилтууд Монгол улсын хөгжлийн төлөө гэх зөндөө олон зүйл байгаа. Бидний оюун санаанд байж байгаа. Тэр нь зарим талаараа эмх зэгцгөө, хоорондоо ойлголцож зөвшөлдсөн зүйлгүй, нийгмэл шийдвэргүй, зарим талаараа гүн гүнзгий үндэс байхгүй. Тийм учраас бид нар өнөөдрийн Монголын төрийн гарч байгаа шийдвэрүүд бол дотоод улмыг алсын хараагүй тэгээ улс төр төрсөлж байгаа хүмүүсийн улс төр тарж байгаа хандж байгаа хандлага энэ төр бол бүхэлдээ ингээд том зургаар нь харах юм бол бид нар улмал ухралт руугаа явж байна. Одоо бол Монгол улсын бидний 1992 оны үндсэн хуулиар тунхагласан тэр арчилсан засаглалын тогтолцоог эвдэж байгаа үйл явц өрнөж. Тэр талаас нь харах юм бол бид нар бүр нийгмийн байгууллагынхаа хувьд ухралт хийж байгаа цаг үед амьдарч байгаа хүмүүс болж тарж байна. Тэгэхээр энэ бүхний цаатал дээр нь бид нар одоо бид нар улс төрийн ажилд идэвхтэй оролцоод мэдээж маргааш одоо намын их хурл болно. Тэгээд үндэсний бодлогоор нь хурл болно. Улс төрийн зөвлөлийн гишүүд сонгогдно. Тэгээд энэ үйл явцад бид өөрөө гар бие оролцоод явна. Тэгэхдээ бид нар улс төрийн үйл ажиллагаанд оролцохдоо бид нар ер нь ямар үнд зүйлстэй тэгээд аливаа ажил хийхдээ ямар зарчмууд дээр шийдвэр гаргаж байгаа юм бэ гэдэг бол өнөөдрийн улс төрийн Монголын улс төрийн орон зайд бол хамгийн чухал зүйл болсон юм шиг харагдаж байна.
Тэр одоогийн бидний амьдарч байгаа энэ динамик бол бүгдээрээ завгүй. Одоо ч гэсэндээ бидний хагас нэрж амжихгүй бүгдээрээ зам дээрээ бүгдэрсэн. Бүгдээрээ яаруу. Гэхдээ юуны тулд яагаад вэ гэдгийг бид нар дэтэлэнд цаг гаргаж хэрэгцүүлэх цаг хугацаа байхгүй байгаа энэ цаг үед бид нар харин төр байж бүгдээрээ том зорилтууд болно. Том зорилтуудыг бид нар тавьж болно. Том зорилтуудыг дэвшүүлж болно, төлөвлөж болно, магадгүй гүйцэтгэлийг эхлүүлж болно тий. Тэгвэл бид нар яагаад энийг хийж байгаа юм бэ гэдэг асуултанд хариулаад багаар урагшлаад тэрийгэ хуваалцаад хамтын итгэл үнэмшлээ бий болгоод ямар зарчмууд дээр тулгуурлаж бид нар ажил хийх юм бэ гэдг нь бидний хувьд өнөөдөр хамгийн чухал зүйл болчихлоо гэж ойлгож байна. Одоо дөнгөж сая улсын их хурл дээр төрийн байгуулалтын байнгын орон дээр одоо хуралдааны явж байгаа байнгын орооны хурал дээр юу яригдж байна вэ гэхээр засгийн газрыг огцруулахгүйгээд улсын их хурлын гишүүд дээр гарын үсэг зурулж байна. Засгийн газрыг огцруулахгүй гэдэг амлалтан дээр гарын үсэг зурулж байна. Одоогийн байдлаар 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна гэж байна. Яагаад ийм үйл явдал болж байгаа? Яагаад гэвэл бид нар энэ арчилсан тогтолцооны системийнхаа мөн чанарыг ойлгохгүй байгаа. Системийнхаа мөн чанар. Яагаад гэвэл засгийн газар огцрохгүй байх нэг хэсэг хүмүүст төлөв чухал байж магадгүй. Гэхдээ бид нэр үндсэн үйл юу гэж бичигдсэн бэ гэхээр улсын хурлын өмнө засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Улсын хурал дээр хариуцлага гарын үсэг зурж амлалтаар өгч болохгүй. Тэрийг улсын хурал дээр сууж байгаа 40 гишүүн Монгол Ардын намын 40 гишүүн засгийн газрыг хоцруулахгүйгээ гарын үсэг зураад байж гэнэ гэдэг чинь бид нар яагаад гэдэг асуултанд ерөөсөй хариулахгүй өнөөдөр хүрсний нэг том нотлого. Бид нар яг л ийм цаг үед амьдарч байгаа. Тэгээ би зөндөө удаа ярьчлаа уучлаарай. Бидний өнөөдөр энэ цугласан зорилго бол бид нар магадгүй улс төрийн тодорхой зорилго чиглэлтэй бие биендээ итгэлцэн ойлголцол дүүрэн хоорондоо асуудлыг эрүүл оюун ухаанаар тунгаадаг улс төр дээр ирчээд тэр нь манай тал энэ манай тал гэж тоод хоолдохгүй ямар асуудал бидний өмнө байгаа юм тэгээд тойр цугаад ярилцдаг ойлголцдог эрүүл сарууд бүрэлдэхүүнийг бий болгох гэж бидний найз нөхөд бие биентэйгээ ярилцж агаад биеиндээ урилга зарлага явуулсан хүмүүс байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар цаашдаа ямар үйл зүйл дээр нэгдэх үү, ямар зарчмуудыг баримтлах уу гэдгийг эхлээд өнөөдөртөө тохиолдчих юм бол маргаашийн гаргаж байгаа улс төрийн шийдвэрт магадгүй бид нар зарим шийдвэр дээр санал нэгтэй фракцууд чи бүгдээ гараар өргөж магадгүй зарим дээр нь үгүй ээж магадгүй. Гэхдээ энэ бүхний цаатал дээр нь бидний яриа, ойлголцол, энэ асуудлын мөн чанарыг эргэж тунгаасан тэгээд тодорхой зарчмуудыг баримтлаа шийдвэр гаргадаг болох юм бол бид нар Монголын өнөөдрийн улс төрд дутагдж байгаа хамгийн үнцэнтэй хувь нэмрийг оруулж чадах байхаа гэж итгэж байна. Тэгээд бүгдээрэнд нүрэлж ярьсанд баярлалаа.